Ягаад 12 одоо боловсрал 12 жилийн боловсролын системийг манай толгойд нэгтгэсэн хүүхэд өөрөө хөгжих гэр бүлийн боловсрал болж явах хүн өөрөө болоод хөгжих тэр болцоо хаач хязгаарлалт хашиж байгаа. Одоогийн манай зарим эцэг эхчүүдийн хийгээд байгаа юм болох төр чинь хүүхдээ бол тэд ямар ч хүүхэд нас өгөхгүй шүү дээ. 5 6 таа байхад нь бол хүүхдээ бүр хүчээр тийм үү? Уг нь бол манай би бол боддог байхгүй. Ер нь бол хүүхэд бол 8 нас хүртэл байгаад 10 жилийн дотор бол хангалттай юмаа сураад энэ зөв ийм систем явж ирсэн байхгүй юу? Тэрийг бол зориуд одоо ердөөсө 6 настай басна. Тэгээд 12 жил явна гэдэг бол энэ бол ердөөсөө тэр хүүхдийн өөр одоо цэцэг ургах гэдэг ингээд байж байгаа чинь цэцгийг бол ургуулахгүй нэг юм бүр ургачихвэ гэсэн юм шиг юм жижиг хайрцагт дотор хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд өөр бол нарны энерги өөр юм авахгүйгээр зөвхөн бол энд нь толь тусгаад тийм үү? Бичээд байсаад тийм үү? Тэрүүгээр ингэж ургуулдаг ингээд оролдоод байгаа систем шиг гэдэг л манай эцэг эхчүүд сайн олж ирэх гэдэг. Нэг хоёрдугаар бол бид нар бол юм уншихын тулд чинь өчнөө олон юм байна. Юм бүхнийг уншсанаар бол хүн ухаантай боловсролтой болохгүй шүү дээ. Юусаа боловсрол өгөхгүй байна. Ер нь бол яг энэ хүмүүсийг бөөндөж нэг ангид зовлож нэг стандартаар болгож байгаа энэ бол бүх нийтийн боловсрол гэж биднэрт ойлгуулад байгаа энэ юм бол 130 жилийн настай л шүү. Нөгөө Макамнет малыг оруулаад шалаад ягаа зэрэглээд дугаарлаад яадаг шиг ерөнхийдөө систем байгаа. Гэтэ тэр хүний оюун ухаан тий оюун ухааныг тий яг энэ систем рүү оруулаад эхлээл тогон зохиолоод яадаг ингээл жижиг хамгийн сүлд яадаг. Ийм ижлэх хүмүүсийн гараад тий ийм ижлэх хүмүүсийн тэгээ бүгдээ арчил мундаг гэж ойлгодог ч юм уу. Тий яадаг ч юм тий. ертөнцийн хүн чамныг ойлгодог. Ийм л ийгүүл ветеран рас систем Америк нэгдсэн улс дахь бүх нийтийн сургалт боловсрол нь ардчлалын эсрэг гүн гүнзгий зорилготой болохыг ойлгосон байна. Тэ жишээлбэл хаяал ингэж юм. Ардчлалын зарчим бол урдын адил аливаа үндэстний хамгийн сайн үзэл мөн боловч бид бүхэн одоо хүртэл энэ зарчмаар бас яваагүй л байгаа. Тэ. Өөрөлдөл Америкийн ардчлал нөгөө Европын тэднийг чөлөөлөх найдал байхгүй юм уу? Тийм. Найдвар байхгүй. Ягаад хүмүүс тэр хамгийн гол өрдөөс өнөөдрийн манай нийгэмд тулгараад байгаа гол үзэл санааны хамгийн чухал одоо хүмүүс төрөх юм бол бид нар оюун санааны энэ боолчлол, энэ колоничлоос гарах хэрэгтэй байна. Бид нар хойд үе ийм бол оюун санааны боолчлол, колоничлолд орж байгааг бид нар олж харах хэрэгтэй байна. Энтэй бид нар бол хүн бүхэн идэвхтэй байр суурь энэ бүхэн тэмцэх хэрэгтэй байна гэдэг энэ л санаа шүү дээ. Гол тийм юм байна. Одоо жишээлбэл бүх нийтийн албан боловсрол гэдэг бол сургуулийн системд эднийг сургуультай амьтжиг болгохтой сайн амьдралд яг хэрэгтэй зүйлийг зааж сургадаггүй гэдгийг ухамсарч ойлгох хэрэгтэй. Жишээлбэл одоо тэгж шүү дээ. Одоо гэртээ 1 сая 1.5 сая хүүхэд эзэгчүүдээр хичээл заалгаж боловсрол болж байгаа ба ийм түвшин хүртлээр гэрийн боловсрол зугаахан өсөж байна гэж. Одоо энэ өрнөд гарч байгаа үзэгдэл шүү дээ. Тэрнээс бүдэрг орно шүү дээ. Өнгөрсөн сард боловсролын хэвлэлд нэгэн гайхамшигтай мэдээ гарсан ба тэнд гэртээ боловсрол олж байгаа хүүхдүүд сэтгэн бодох чадвараар улсын сургуульд явдаг үед хийхнээс 5 тэрээр 10 жилээ төгөлж байна. Өөрөөр хэлбэл улсын боловсролын систем гэдэг бол манай бүр одоо хөгжингөө Англид, Америкт шүү дээ тий. Юусаа боловсрол Америкт болж байгаа хөдөлгөөн тий. Тий, хөдөлгөөн. Тий. Тэгвэл зэрэг чинь Америкийн нийгэм бол тэр өндөр байшингууд тэр одоо чинь тансаг юмнууд болохоор тэднэрт ердөөсөө хүртээлгүй байхгүй юу? 99 ард түмэнд хүртээлгүй байхгүй бид нар. Тэд нар зөвхөн бол хажуугаар нь явна тэр зам дээгүүр нь мөнгө төлж боломж юм. Хажаа мөнгө төлөхийн тулд яг чи зээл аваачлаа. Зээл аваад. Гинжин дор. Тий. Тэгэхээр чинь бас нэг юм байгаа байхгүй. Ер нь тэнд баруун Европод бий болж байгаа одоо энэ хөгжил цэцгэлт бол үнэхээр би бол Америкийн ард түмэн, баруун Европын ард түмнийг бол үнэндээ хүндэтгэлтэй. Тэд нар бол маш авьяаслаг ухаалаг ард түмэн байхгүй юу? Тэгсэн. Тэгэхээр тэр юмнуудын тэд нар бол техник, технологи талдаа бол маш их одоо ухаалаг үнэхээр энэ дэлхийн одоо бүх хөгжийг тодорхойлж байна. Гэвч тэд нар бол энэ мөнгө санхүү нийгмийн талдаа болохоор тийм байхгүй байхгүй тийм. Тэрийг нь ердөөсөө тэдэд мэдүүлэх юм үг гэдэг чинь ер нь одоогийн энэ бол ардчил нэртэй чөлөө зах зээлийн энэ систем хамгийн хэрэгцээтэй капитал юу вэ? Хамгийн хэрэгцээтэй капитал энэ бол жаахан тэнэгдүү молгод ухамсаад байгаа байхгүй юу? Яг энэ улсууд дээр л тогтож идэх байхгүй систем бол угаасаа. Энийг бол том одоо судлаад эрдэмтдүүд бол энэ яг энэ үгээр нь л хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд бид нар урд өмнө дэннүү боловсралтай өгдөг хүмүүс. Одоо хаадын боловсралтай байсан. Одоо бол бид нар боолын боловсралтай болоод одоо 90 жил болж байгаа болоод гэж боддог.
Одоо ингээд Монголын бүх залуучууд хөдөөнөөс аав ээжигээ шатааж гэр орноо сониож те орж ирээд энэ Улаанбаатар хотод юу болж үйлдвэрлэгдэж байгаа гэхээр зэрэг ерөөсөө Монгол орноо өгөөсгөгч энэ ёс заншлаа өгөөсгөгч болж үйлдвэрлэгдээд тэгээд мөрөөдөл нь болохоор энэ цээжилсэн ном энэ байгаа орчинтойгоо ингээд хүлээн зөвшөөрөөд дасан зохицоод ирэхээр зэрэг яадаг вэхээр Солонгосыг мөрөөдөд Америкийг мөрөөдөж эхэлдэг. Тэгээ Америк руу мэдээж өдрийн од шиг явна. А Солонгос руу явж байгаа нь бол тэнд очиж боол болдог. Тэгэхээр Монголын өнөөдрийн боловсролын систем бол боолуудыг бэлдэж байна. Хаан заяатай хүмүүс биш. Тэгэхээр бол энэ сургууль төлбөрөө хураалгаад байгаа тий 10-12 мянган одоо оюутантай сургууль дээд сургууль байна шүү дээ. Энд чинь дунджаар сая 400 мянган төгрөг хурааж авлаа гэж бодох чинь энэ чинь 12-3 тэрбум төгрөг хурааж авчих шүү дээ. Тэгэхээр чин зэрэг эн чин энэ тэрбум төгрөгөөс чинь одоо хүмүүс цаана кармагаал тэмдэглэж байгаа шүү дээ.